Европын зүрх судасны сэтгүүл хэвлэгдсэн шинэ судалгааны дүгнэлтээр зүрх судасны өвчин бол тамхи татдаг хүмүүсийн нас баралтын эхний шалтгаан гэдгийг баталжээ. Тамхины утаа судасны дотор ханыг гэмтээж, артерийг хатууруулдаг. Харин шатлалтын утааг арилгахад судас айжмаар хэвийн байдалд орж эхэлдэг байна. Энэ судалгаанд судасны үйл ажиллагааг хэмждэг 3 нэмэлзэн үзүүлэлтийг ашиглажээ. Эдгээр нь ердийн ажилд биш, харин артерийн уян хатан байдал, цусны урсгалын хэвийн ажиллагааг хэмждэг бодит эмнэлгийн тестүүд юм. Эдгээр үзүүлэлт сайжрах нь урт хугацаанд зүрх судасны өвчний эрсдэл буурч байгааг илтгэж байна гэж дүгнэжээ. Судалгаанаас гарсан гол үр дүнд тамхи татхаа болсон хүмүүсийн судасны эрүүл мэнд тогтвортой сайжирсан байна. Зарим эерэг өөрчлөлт нь 1 сарын дотор ажиглагдсан бөгөөд 2 жилийн хугацаанд сайжрах явц тогтвортой байжээ. Мөн цахилгаан тамхи эсвэл халаадаг тамхинд бүрэн шилжсэн хүмүүсийн судасны үйл ажиллагаа сайжирсан нь ажиглагджээ. Утаа тамхи татхаа болох үед судасны үйл ажиллагаа сайжирч эхэлдэг нь судалгаагаар батлагдсан. Мөн янжуур тамхинаас бүрэн цахилгаан тамхинд шилжсэн хүмүүсийн судалгааны үзүүлэлтүүд адил сайжирсан байна. Судалгаанд 11,700 гаруй хүнийг хамруулж 23 судалгааны үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн байна.